Монголын анхны хувийн эмнэлгүүдийн нэг Юнимед эмнэлэг 20 жилийн аваад тэмдэглэж байна. 20 жилийн хугацаанд Юнимед эмнэлэг хүүхэд багшууд болоод үр шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийж олон хүнд эрүүл энхийг биелгэлжээ. Юнимед эмнэлэг 1998 онд Монголын анхны хувийн эмнэлгүүдийн нэг болон байгуулагдсанаас хойш анхны магадлан идэвхжлэгдсэн. Анхны олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн гээд салбартаа дандаа манлайлагч байж иржээ. Тэр дундаа хүүхэд багчуудын эрүүл энхийн төлөө хүүлс, үр шилжүүлэн суулгах цогц эмчилгээ хийж эхэлсэн зэрэг ажлууд нь өнгөрсөн 20 жилд монголчуудад энэ эмнэлгийг таниулсан юм. Дэлхийн түвшин өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирж хүн ам хүүхэд багчуудын өвчл эндэгдлийн шинжилгээ онцлогоо эмчилгээг иж цогц байдлаар хийж байна. Юнимед эмнэлэг маань өнгөрсөн хугацаанд үр шилжүүлэн суулгах салбарт цогцоор нь үр шилжүүлэн суулгах лабораториг оруулж ирлээ. Үүний үр дүнд Монгол улсын хэмжээнд өнөөдөр 550 гаруй хүүхэд төрсөн байна. За энэ хэмжээгээр Монгол улсад гадагшаа урсгах валютыг тогтоож чадсан нь том амжилт юм да. Цаашдаа Юнимед эмнэлгийн эмч нар удам зүй генетикийн чиглэлээр хийх ажил их байгааг онцолж байна. Үр шилжүүлэн суулгах ажилд эргэцсэн хүрээнд илүү их зохицуулалт хэрэгтэй байгаа. Өндөр өртөгтөд тооцогддог учраас даатгалд хамруулах боломж байгаа эсхийг нь судлах гээд 20 жилийн өн хүрээнд өргөн сэдвээр мөн санал дэвшүүлсэн байна.